За бүгдээрэнд өдрийн мэнд колор сонлын гишүүн тогтун байна. За заавал үзэх албагүй л дээ. Гэхдээ үзээрэй гэж санал болгох кино бол Dead Poets Society гэдэг 1989 оны киногоо. Welton Academy for Boys, a breeding ground for the future leaders of America. Гол дүрд нь Робин Уильямстай болсон. Надад ер нь Робин Уильямсын кинонууд айгүй таалагддаг. Тийм эрэгтэйчүүдийн коллежийн талаар гардаг. Би гэхдээ миний одоо нэг сайн тал ч юм уу муу тал ч юм уу юм би кино үзэл маргааш марчдаг. Тэгээд тэрнийх нь сайн тал нь дахиад үзэх болохондоо яг анх удаа үзэж байгаа шиг баярлалтай солиулдаг. Тэгээд би тэгэхээр яг юу гардгийг санахгүй. Гэхдээ ямар ч амар гоё сэтгэлдүүлдээсний санаж байна. Тэгээд тийм учраас та нар энэ хүү киног Look TV-гээс бүгдээрээ үзээрэй. Тэгээд би бол иймэрхүү төрлийн кино дуртай. Тэгэхээр хоёулаа адилхан сонирхолтой байна уу гэдгийг шалгацгаая.